Сайн уу? Би бүр амар баяртайгаар энэ видеог эхлүүлж байна. Яагаад баяртай байгаа вэ гэхээр би ийм боёо мини миг гэдэг миг авсан байгаа. Энэ YouTube-ийнхаа сувагт зориулаач юу. Тэгэд би энийг анх авахад надаа ийм савлгатай ирсэн байхгүй юу? Тэгээд энэ савлгын дотроо ийм хөрхөн жижигхэн хайрцагтай. Тэгэд би ийм том хайрцагын дотор жижигхэн хайрцаг байгаа шалтгаан нь зүгээр доторх бүтээгдэхүүнээ гэмтээхгүй тулд холоос ирж байгаа юм чинь гэдэг байдлаар том хайрцагт хийдэг байх гэж би бодсон юм. Тэгсэн чинь дотроо ийм даван удтай. Тэгээд ийм хайрцагтай. Тэгээд боён дотроо өөрөө байсан. Тэгээд энэнийх нь цэнэглэгч USB. Энэ мэтчлэн дотроо ийм бүтээгдэхүүнүүд байлаа. Тэгээд тэгсэн чинь би ингээд юмнуудыг уншиж үзэж хагаад энэ яг ямар учиртай, яаж ажилтдаг, яах ёстой вэ гэдгийг ингээд хятадаар бичсэн байгаа хгүй юу. Тэгээ би угаасаа хятадаар ойлгохгүй юм чинь Google Translate-аас асуусан. Тэгс чи би амар сонирхолтой юм олж мэдлээ л дээ. Тэрийг би та нартай хамт туршия гэж бодоод ямар тач эдгээр нэг юм NR гэд бичсэн байгаа товчлуурууд байгаа. Энэ товчлуурууд дээр дараад хасаад юм байна. За, тэгээд хасаангууд бөөндөө юм ногоон гэрэл хасдаг. Ингээ харагдаж байна. Ингээ ногоон гэрэл хасдаг юм. Энэ нуцсандаа залгацсан байгаа нь ч ногоон гэрэлтэй. Миний энэ хасаацсан байгаа микэн ч гэсэн ногоон гэрэлтэй гэж байна. За, тэгсэн чинь давтамжтайгаар дарах юм бол AI-аар хоолой өөрчлөгддөг гинэ бүр амар гайхалтай. Би тэрийг туршиж үзмээр байна. За, эхлээд давтамжтай дарах юм бол эрэгтэй хүний хоолой шиг гэсэн. Орчуулах юм бол ахын хоолой шиг сонсогдно гэсэн заяа. За, дараад. За, одоо миний хоолой ахын хоолой шиг сонсогдож байгаа байх гэж би бодож байна. За, хоёр дахь давтамжтай даралт нь болохоор тийм эмээгийн хоолой шиг сонсогдно гэсэн. Эмээгийн хоолой яг яаж сонсогдохыг би сайн мэдэхгүй л юм л та. Oh my gosh. За, одоо эмээгийн хоолой шиг сонсогдох байх гэж би бодож байна. Гурав дахь нь яаж сонсогдно гэлээ? За, дараад. Воо. За, одоо ямар хоолойгоор сонсогдож байгааг би ерөөсөө мэдэхгүй байгаа болохоор энэ видеогоо одоо зогсоочоод эргэж үзчихэд та нарт ямар санагдсанаа хэлье гэж бодлоо. За, өмнө хийсэн бичлэгийг үзлээ. Тэгсэн чинь эмээгийн хоолой гэсэн чинь гэж ярьдаг хоолой болчих юм. Ахын хоолой гэсэн чинь гэсэн хоолой болчих юм. Айгүй инээдтэй байлаа. Гурав дахь нь бол өөрийн хоолоороо дахин шилжих гэсэн юм байсан юм шүү гэн. Гурав дахьт нь бол миний хоолой шууд энгийнээрээ болоод явчлаа. Тэгээ нөгөө нэг ингээд олон дарсаараа бичлэгэн дээр яг ямар хоолойтой байгаагаа мэдэхгүй байх юм бол энийг төхөөрөмжийн утаснаас салгаж агаад буцаагаад хийх юм бол яг таны хоолой энгийнээрээ сонсогдоод явна гэд бичсэн байсан. Тэгээд би утсандаа яг ийм юм залгацсан байгаа. Ийм лайтинг оролттой ийм юм залгацсан байгаа. Тэгээд би энийг бол үнэхээр гайхалтай гэж бодож байна. Би тэг нөгөө нэг үнэтэй чихвч ам гэхээр харин мөнгө санагдаад тэг би одоогор бол тийм амар үнэтэй чихвч аваад ахаар мөнгөтэй бол биш байгаа. Ойлгомжтой. Би дөнгөж ажилд орсон болохоор өөрийнхөө хэрэгцээг яйдаа гэж явж байгаа болохоор тэгээ би амар судалж ийм боёо гэд ийм брэнд байд юм байна. Эдний бүтээгдэхүүнүүд нь яг ямар байд юм бол бас хэтэрхий том авч явахд ядаргаатай бол надаас хэцүү санагдаад тэгээ мини миг гэхээр нь би энийг нь бүр вау гэж дотроо бодож
очоод YouTube-ээс Boya Mini Make тест ч үлээ. Ямар тач тийм бичлэг үзсэн. Тэгсэн чинь бүр 1000 метрийн цаана байсан ч гэсэн миний яриа сонсогдох юм шиг л амар гайхалтай. Тэгэд би нэг энэ чи ямар айтах юм бэ гэсэн чинь бүр юм AI-аар хоолоо өөрчилдөг тохиргоотой байсан юм байна. Тэгээд ингээд нөгөө нэг цаатлынхаа дууг noise control хийдэж штэ. Тэрнтэй адилханаар ингээд дарах юм бол цаатлын дуу сонсогдохгүй на гэсэн нэг тийм бас төрлүүд байсан. Тэгэхээр миний энэ яг хитэн төгрөг авсан бэл би за уцаараа бичлэг хийж байгаа болохоор бас үнийх нь мэдээллийг харж чаддаггүй. Уучлаарай манайхаа ямар тач 150-аас 200-ийн хооронд бол байсан байх гэж би санаж байна. Тэгээд 150-аас 200-ийн хооронд авсан энэ жихвч маань бол миний таалалд маш нийцлээ. Үнэхээр гоё юм байна. Амар таалагдлаа. Одооноос ингээд чанартай voice-тэй бичлэг үзэх нь биш үү дээ. За тэгэхээр бүгдэнд нь миний бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай. Энэ удаагийн бичлэг Boya байлаа. Boya гэдэг юм шиг. Boya байлаа.